Өнөөдөр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг гэртээ гэр бүлээ эрхэм яаж ёслон тэмдэглэж өнгөрүүлсэн талаар бяцхан тэмдэглэл оруулъя. Хамгийн ихний ажил бол ажлын хажуугаар юусэн амжуулж чаддаггүй байсан хааныхаа хөрөг тамганы хүрээх солиулах ажлаа амжуулахаар гарлаа. Азар яг гэрийн хажууд нэг жайсны үйлдвэр ажиллаж байсан нь бүр манай шавийн ээжийн үйлдвэр байсантай таарсан их бэлгэшээлтэй сайхан байлаа. Та эргэж орж ирээд гэр бүлээрээ гэрээ сайхан цэвэрлэгээсэн. За энэ цэвэрлэгээ бол яг манай гэрийнхний хувьд битүүний өдрийн цэвэрлэгээ шиг тийм мэдрэмж төрсөн. Та ингээд гэрээ сайхан цэвэрлж авсаа. Хавчлуулээд өнөөдрийн шинэ цайг чамж байна. Бүрэн цайг аян гаргаж авсан байна. Ингээд гаргажсан шар тусаараа өнөөдрийнхөө тархилынхаа зургийг хийж бэлтлээ. Чингис хааны хөрөг болоод тамга янз бүр сайхан болсон. За ингээд ясл хэллээ. Таныхаа дээжийг өргөцгөөсөн. За дараа нь аав хүү хоёр зулаа өргөж байна. Гол хэсэг эхэллээ. Том хүү Чингис хааны эзэн сан уншиж өгөх гэж байна. Чингис хааны гэгээнэ өргөжл Тэнгэрийн эсрэг хааны ариун цагаан лагшинтай төмөн гэрлийг хураагч бүх Монголын эзэн Чингис хаан эмийн алдарсан их хаантай чин олон нөхөдтэй энэ оронд залрагтун 100 амт бүрдсэн эдэний дэлгэр дахи сүүний амт төрсөн ашууны шимэр дахи арч сүд ахилсан тахилын дэлгэр дахи дахил дээдлэг таны тал гэрээ эмгэг ад амьдлахын шидийг өргөн ясрахоо эсрэг дэжил амьдлахын шидийг өргөн ясрахоо сойрхоо оюун бэлэг аривдахын шидийг өргөн сойрхоо амаг хүчин бадрахын шидийг өргөн сойрхоо Чингис хааны сан зээ цагийн эцэг галын өмг дөрүүлдэг манлын төв. За ингэж яслоод бүгдээрээ бурхан болоод Чингис хаандаа хүндэтгэл өгүүлэн мөргөж бүгдээрээ айц хүртсэн байна. За үүнийхээ дараа аав нь хүүхдүүдтэй Чингис хааны хүн бүхий хишиг хүртээж байна. Үргэлжлүүлээд 74 өндрөө чанаад өндөр сайхан Монгол хоол хийж эзлэсэн байгаа. За аав нь эдэж үснийхээ дээжээс хүүхдүүдэд хүртээж байна. Тэгээд өнөөдрийн шинээр хийсэн хайлангаа үзсэн. Өнөөдрийн ажил юм сайхан боллоо. Үргэлжлүүлээд бүгдээрээ энэ өдөр зориулсан юм барилдаанаа үзснээр энэ өдөр яслал төвлөлтөр их сайхан болж өнгөрлөө. Сүхбатаг болоод авч Монгол бахархлын өдөр Чингис хааны цавц төлөөр дөрүүлээ